За сайн байцгаана уу та бүхний энэ ямар агуулгын ирж мэдлээ. Тэгээд өдрийн энэ мод мэргэжлийн нэгтгэл мод бүртгэлийн институтээс зохион байгуулж байгаа жилийн уулзалтанд тэгээд үрж оролцуулаад мөнгөний бодлогын талаар, мөнгөний бодлогын хэсгийн талаар за мөнгөний зах зээлийн цаашдын төлөв ирж бас тулгарч байгаа сорилтуудын талаар юм танилцуулга хийх боломж олгосон их хамгаалалтын цагтаа баярлалаа. За тэгээд миний та бүхэнд хийх танилцуулга бол за мөнгөний бодлого, стратеги, арга хэрэгсэл за тэгээд зарим нэг сорилтуудын талаар танилцуулъя. За мөнгөний бодлого гэдэг ярихлаар та бүхэн сайн ер нь бол мэдж байгаа. Жил болгон төрийн мөнгөний бодлогыг бол их хурлаас батлан гаргадаг байгаа. Мөнгөний бодлогын маань зорилт нь юу гэдгийг бол төв банкны тухай хууль дээр бол тодорхойлоод өгчихсөн байдаг. Төв банкны тухай хуулийн 4-р зүйл дээр ийм зорилтын заалтууд байгаа. За эхнийх нь бол үндэсний мөнгөний төлбөрийн тогтвортой байдлыг хамгаалдаг ийм заалт байдаг. Анх төв банкны тухай хууль, банкны тухай хууль анх Монгол улсад одоо шинээр батлагдсахдаа 1991 онд батлагдсан байдаг. За 96 онд бол банкны тухай хууль, төв банкны тухай хууль хоёр тусдаа уулз салаад тэгээд тэрнээс хойш бол багахан өөрчлөлт орж явж байгаа. Сая өнгөрсөн 18 оны 5 сард бол нэлээд томоохон бараг 50 гаруй хувьд өөрчлөлт орсон юм. Шинэ хууль маань бараг ер нь нэлээд шинжлэгдсэн юм хуультай болсон. Энэ хуулийн дээр байдаг одоо тэр эхний заалт үед үндэсний мөнгөний төгрөгийн тогтвортой хамгаалахын заалт бол их олон жил болж байгаа зав. За яг олон улсын одоо стандарт бусад улсын жишгтэй харьцуулах юм бол энэ арай өөр онцгой заалт байгаа. Энэ төгрөгийн тогтвортой байдлыг хамгаалсан. Бусад улсуудын төв банкны тухай хуулийн заалт нь бол төв банкны үндсэн зорилго нь бол үнийн тогтвортой байдлыг хамгаалах гэсэн юм заалт байдаг. Энэ дээр бол ерөнхийдөө төгрөгийн тогтвортой энэ сая хуулийн дээр нэмэлт өөрчлөлт орох гээд нэлээд маргаан дагуулж байгаа. Туучнаар нэгээр нь хатгалчихсан юм заалт байна. За өшөөнийг хамт явдаг заалт нь үндсэн зорилтынхаа хүрээнд санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжил дэмжлэг үзүүлнэ гэдэг. Эдийн засгийн хөгжил дэмжлэг үзүүлэх ийм ерөнхийдөө төв банкнаас явуулж байгаа мөнгөний бодлого бол ийм л хоёр чиглэлд зорж явдаг ийм бодлого байгаа. За тэгээд жил болгон төрийн мөнгөний бодлого гэдгийг бол их хурлаар баталж өгдөг. За энэ 2019 оны төрийн мөнгөний бодлого бол одоо батлагдсан явж байгаа. За ер нь яг бас би ингээд та бүхэнд энэ Монголынхаа энэ жишээг ярихын зэрэгцээ бусад улс олон улсын жишгтэй стандарттай бас харьцуулж явбал зүг байж магадгүй. Ялангуяа та нар мэргэжлийн нэгтгэл модогч нар за тэгээд дандаа аж ахуйн нэгж санхүүгийн байгууллагуудын одоо санхүүгийн тайланд одоо үнэлгээ өгж явдаг улсуудын хувьд бол энэ бас зайлшгүй байх ёстой мэдээлэл баг гэж бодож байгаа. Тэгээд ерөнхийдөө бол мөнгөний бодлогыг бол жилээр ер нь төлөвлөж явдаг. Улсууд өндөр хөгжилтэй улс орнууд бол ерөнхийдөө дунд хугацаанд явдаг. Ялангуяа 3-аас 5 жилдээ мөнгөнийхөө бодлогыг ингэж байнга шинжилж одоо ахиулж явдаг. Апдейт хийж явдаг, шинжилж явдаг. Тэгэхээр бол Монгол улсын хувьд бол бид жил болгон явж байгаа. Энэ нь бол өөрөө нэг талаас бол энэ хуулийн дээр байдаг заалт байгаа. Энэ хоёрдугаар нь ерөнхийдөө мөнгөний бодлого, сангийн бодлогын хооронд нь уялдуулах гэсэн юм бас тэр нийцтэй байх үүднээс нь ингэж явдаг байх гэж бодож байгаа. Төсөв бол угаасаа жилээр баталж явдаг. 19 оны төсөв бол тэгээд орлого зардаг, жилээр гардаг. Тухайн онд хичнээн хэмжээний орлого олох, хичнээн хэмжээний зардал гарах үед бол жилээр төлөвлөж явдаг. Бас олон мөнгөний бодлого бол арай хол цаашаа харах ёстой. Энэ утгаараа бол ерөнхийдөө бусад улсаас бол манай Монгол улс бол арай жоохон онцлогтой явж байгаа. За тэгээд мөнгөний бодлого маань өөрөө хаана очиж яаж нөлөө үзүүлээд энэ үр дүн гараад байгаа юм бэ гэдгийг би зүгээр энэ схемээр та бүхэнд тавчхан харуулъя гэж бодсон юм. Тэгэхээр яг мөнгөний бодлогын арга хэрэгслээр бол одоо өнөөдөр төв банкны хувьд бол төв банкны бодлогын хүү гэж байгаа. За бодлогын хүүтэй сүүлийн үед бол саяны миний дурдсан 2018 оны 5 сард орсон төв банкны тухайд орсон өөрчлөлтөөр төв банкнаас бол макро зохистой бодлогын харьцааны үзүүлэлтүүдээр бас бодлогын хэрэгсэл маягаар ашиглах юм боломж нэгдсэн. Макро зохистой бодлогын арга хэрэгслийг ашиглаж болно гэсэн ийм заалт орж ирсэн байгаа. Тэгээд ийм хоёр одоо бодлогын хэрэгслээр за энэ олон одоо
үйл ажиллагааны зорилт, завсрын зорилт, эцсийн зорилтуудаа нөлөөлдөг байгаа. За ер нь бол эхний төв банкны мөнгөний бодлогын үндсэн зорилт маань төгрөгийн доктортой байдлыг хангана гэж байгаа. Нөөрөө хоёр зүйлээр л яаж байгаа. Үндэсний мөнгөнд тэмдэх төгрөг нэгдүгээр худалдаа авах чадвараараа хэр доктортой байна. Тэр нь инфляцаар гарч иж байгаа. Өнөөдөр 1000 төгрөгөөр авж байгаа талхины үн маань дараа жил одоо 1000 хэвээрээ байх юм бол өнөөдрийн 1000 төгрөг нь худалдаа авах чадвараа хадгалж байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр ямар хугацаанд үн доктортой байна. Тэр хэмжээнд үндэсний мөнгөнд тэмдэхтэй худалдаа авах чадвар доктортой байна гэж харагдаж байгаа. За энэ дотооддоо тэр нь инфляцаар гарч ирдэг. Гадаадад тэгэхээр нөгөө Монгол улсын мөнгөнд тэмдэх, үндэсний мөнгөнд тэмдэх маань одоо юаньтай ч юм уу хэдийн мөнгөнд тэмдэхтэй эсвэл Америкийн доллартай яаж харьцаж байна. Тэдний эсрэг бол тэр доктортой одоо худалдаа авах чадвартай гэдэг нь ханшин дээр гарч ирдэг. Тэгэхээр бол ерөнхийдөө ер нь бол өнөөдрийн манай хэрэгслэр бол бидний бодлогын арга хэсэг маань бол дотооддоо бол үнийн доктортой байдлыг хамгаахад ийм зорилттой байх хэрэгтэй гэж. За тэгээд улирал болгон Монгол банкны мөнгөний бодлогын хороо хуралддаг байгаа. Тэгээд хороо хуралдаад нэг шийдвэр гаргадаг. Тэр нь бол бодлогын хүүгээ одоо хэвээр нь байлгах уу, эсвэл нэмэх үү, эсвэл бууруулах уу гэж ийм шийдвэр гаргадаг. Энэ нь өөрөө эдийн засгийн ирээдүйд учирч байгаа одоо хандлагаас хамаарч ийм шийдвэрүүд гаргадаг. За тэгээд хамгийн сүүлд 2018 оны 11 сард Монгол банк бодлогын хүүг 10 байсныг 11 болгож нэмэгдүүлсэн. За ингэж нэмэгдүүлэхийн учир шалтгаан нь юу вэ гэхээр ерөнхийдөө 19 оны хувьд бол Монгол улсын эдийн засгт тодорхой хэмжээний эрсдлүүд бол байна гэж харж байгаа. За ямар эрсдлүүд байна гэхээр гадаад эрсдлийн хувьд ямар эрсдэл байна гэхээр та бүхэн бас олон нийтийн мэдээллийн хэрэгсэлийг сайн сонсож байгаа. Сүүл болж байгаа энэ олон улсын санхүүгийн байгууллагуудын хурал дээрээс байнга одоо ийм мессеж маягийн юм яваад байгаа шүү дээ. Тэр нь юу гэхээр 2008 он дэлхийн нийтийг хамарсан санхүү эдийн засгийн хямрал болсон. Одоо 8 оноос хойш бол одоо ингээ 11 жил өнгөрсөн байна. Ерөнхийдөө санхүүгийн мөчлөгийг харах юм бол нэг 10 жил, 12 жилдээ бол ийм хямралын мөчлөг орж ирээд байгаа гэж угаасаа дэлхийн өөрсдөө тэгж дүгнээд байгаа. Судлаачид тэгж дүгнээд байгаа. Тэгэхээр 8 оны хямралаас хойш бол одоо ингээд 11 жил өнгөрсөн байна гэдэг чинь дараагийн хямралын бол тохио бол анзаарэгдэж явах хэвээр. Тийм хямрал бол одоо өчлөгөөрөө бол гарч ирэх ёстой гэж хэлж байгаа. За тэр ч утгаар нь тэр олон улсын санхүүгийн байгууллага дээр болж байгаа арга хэмжээнд бол одоо ингээд тэнгэрийн хаяанд үүл хоригдлогдож байна. Ямар нэг докторгүй байдал үүсэх ийм зүйлс ажиглагдаж шүү гэж нэг хэлээд байгаа. За дээр нь бол одоо бүр энэ гал дээр нөгөө тос нэмшин шиг болж байгаа үйл процесс юу болж ирэхээр Америк хэдийн худалдааны дайн байгаа. Энэ худалдааны дайнаас болоод их янз янзын төлөвүүд байнга өөрчлөгдөж байгаа. Төлөв гэдэг маань одоо та нарын ажилд байнга хэрэглэгдэх зүйл шүү дээ. Одоо энэ ирээдүйд энэ эрсдэл юу болох гэж байгааг байнга хардаг улсуудад. Тэгэхээр бол худалдааны дайн болсноороо одоо хятадын эдийн засгийн өсөлт сулрна, Америкийн эдийн засгийн өсөлт сулрна. За мөнгөний тэмдэгтүүдийн ханшин докторгүй болно гэдэг гих мэтлэнгээр ингээд дараагийн үйл явдлуудын одоо мессеж буюу одоо тохионууд нь яваад байгаа учраас ерөнхийдөө бол санхүү эдийн засгийн хямрал дараагийн мөчлөгөө хямрал бол ойртож байгаа. Тэрэнд бол бэлтгэлтэй байх ёстой гэсэн. Тэр үүднээсээ Монгол банкны хувьд бол бодлогын хүү өсгсөн байгаа. Нөгөө талдаа өнгөрсөн оны ялангуяа тэр 11 сарын үед 10 сарын сүүлээс 11 сарын үед бол ханш бол нэлээд суларсан. Одоо оныхоо туршид бол төгрөг бол доллар Америк доллар эсрэг 8.5% суларсан. 1 сарын 1-ээс 12 сарын 31-ний хооронд ханш бол 8.5% суларсан. Тэгэхдээ хамгийн их огцом сулралтай хэсэг нь бол 11 сар байсан. Энэ сард бол ерөнхийдөө 3% суларсан. Сарын дотор 3%. Тэгэхээр энэ нь ч өөрөө Монгол банкны мөнгөний бодлогын хүүг чангаруулах ийм зайлшгүй хүчин зүйл болж байгаа. Эндээс бол та бүхэн харж болно. За Монгол банк бодлогынхаа хүүг нэмэгдүүлчихлээр хөдөлгөгчлөөр хаана очиж нөлөөлдөг вэ гэхээр тэр БХЗ гэдэг бол банк хоорондын захын хүү байгаа. Энэ бол банк хооронд бие биендээ мөнгө зээлдэг. Одоо богино хугацаатай нөгөө төлбөр төрхөнгөслөх чадвар ийм зорилгоор чөлөөтэй байгаа их усрээ дутагдaltaй байгаа банк руугаа зээлэхтэй дунд нь байдаг ийм банк хоорондын захын хүү байгаа. За дээр нь одоо банкны өөрийн хөрөнгөний хөрөлцөөний үзүүлэлт нь бас очиж нөлөөлнө гэдэг. Энэ ерөнхийдөө мөнгөний бодлогын хүү бол шууд очиж нөлөөлдөггүй. Дандаа нэг юмар дамжиж явдаг, нэг юмд очиж нөлөөлөд тэр нь цаашаа хандлагаараа ингээд ерөнхийдөө бол нэг 6 сараас жилийн хооронд нөлөө нь гарч ирж байдаг.
ийм л бодлого хэрэгсэн байгаа. Тэгэхээр банк хоорондын зах дээр очиж нөлөөлөхөөр энэ хөрөнгийн үнэнд очиж нөлөөлнө, зээл хадгаламжийн хүнд очиж нөлөөлнө, зээлийн өсөлтөнд хэмжээнд нөлөөлнө, за ханшинд нөлөөлнө, одоо долларч ч юм уу. За тэгээд дараа нь энэний цаашаа очихлаараа эдийн засгийн дотоод эрэлт гэдэг. Энэ дотоод эрэлт бол ерөнхийдөө энгийн үгээр юу гэж ойлгох вэ гэхээр энэ бол эдийн засгийн төвчл байгаа. Хэрвээ эдийн засаг өсөөд дотоод хэрэгцээ нэмэгдээд байна гэдэг маань энэ дотоод эрэлт өсөөд байна гэдгийг харуулдаг. За тэгээ энэ нь өөрөө цаашаа яваад энэ инфляц үнийн түвшинд нөлөөлдөг. Тэгэхээр би одоо энэ бүрээ ямар жишээ хэлэх гээд байна гэхээр хэрвээ банкнаас зээл авдаг хүч нь өндөр байх юм бол таны одоо аваад зээл авсан зээлээрээ үйлдвэрлэж байгаа гурил бол өсөх магадaltaй. Хэрвээ гурилны үн өсөх юм бол гурил чинь өөрөө бас маш олон бүтээгдэхүүний түүх хэд байгаа шүү дээ. Тэрний бас үнэнд нөлөөлнө гэсэн. Тэгэхээр энэ нь өөрөө ингэж байна. Тэгэхээр бол одоо өнөөдөр зах дээр байгаа гурилны үн өсөөд байна гэдэг маань цаана ямар шалтгаан байна гэвэл нэг бол маш их одоо гурилны хэрэгцээ гарч ирж байна. Талхны үйлдвэрүүд юм уу, нарийн боомны үйлдвэрүүд юм уу, ресторан юм уу, эсвэл экспортод гаргадаг юм уу гэдэг их олон хэрэгцээнээс энэ өршлөгдөв. Тэрнтэй адилхан энэ бүх хөдөлгөөнд нь Монгол банк бодлогын үгээр нөлөөлнө гэсэн үг. Тэгэхээр бодлогын шилжих механизм гэж ийм механизм байдаг. За энэ яг саяны миний тайлбарласныг одоо би яг амьдрал дээр ямар шүү байна гэдгийг хэлэх гээд байна. Тэгэхээр энэ 18 оны 11 сарын байдлаар зээлийн хүү яаж өөрчлөгдсөн бэ гэдгийг харуулах гэдэг. Тэгэхээр ерөнхийдөө Монгол банкны мөнгөний бодлогын хүү бол 18 оны туршид бол 14 байж байгаа 15-аас бүр 10 болтлоо уусан 5 удаа. Тэрнээс хойш гарсан нөлөө энэ байна. Тэгэхээр бол өнөөдөр банк хоорондын одоо банкнаас аж ахуйн нэгж долгож байгаа зээлийн дундаж хүү өнөөдөр бол 17.5% таа. Энэ Монгол банкны зарласан хэмжээ. Тэгэхээр зээл бол янз янз байгаа. Одоо та бүхэн тэр цаатлын доод одоо цэнхэр багамтай өснөгтийг харах юм бол зээлийн хүүнүүд байгаа. 2% хүүтэй зээл байна, 8% хүүтэй зээл байна. Хамгийн их олгогдож байгаа хүүтэй зээл нь бол тэр дунд байгаа. Ялангуяа тэр 16-аас одоо 19-20 хооронд байгаа хүү гэсэн үг шүү дээ. За тэгээд тэр дотроос хамгийн өндөр байгаа 3 багныг харах юм бол 16, 17, 18 гэсэн хүүтэй зээлүүд. Өнөөдөр 18 он шинээр олгосон зээлээ ийм их одоо хүн ийм байна гэсэн үг. Тэгэхээр бол өнөөдөр одоо банкны арилжааны банкны зээлийн хүү өндөр байна гэж хүмүүс нэлээд бас шүүмжлэлтэй ханддаг. За ерөнхийдөө бол энэ хүү бол 19-20%-тай бол бараг сүүлийн 6-7 жил явж байгаа. Тэрнээс хойш одоо ингээд 17 он 18 он буугаад бодлогын хүү би хэлсэн шүү дээ 16 оны 11 сард бодлогын хүү 15 байжгаад саяны 18 оны 11 сар хүртэл сүүлийн 2 жилийн хугацаанд 5 нэгжээр буугаад 10 болсон байсан. Тэр хооронд тэрний үр дүн ингэж гарч ирж байгаа. Тэгэхээр банкны зээлийн дундаж хүү бол өнөөдөр 17.5 тэр нь бараг 3 нэгж хувиар сүүлийн 2 жил буусан гэж хэлж байна. Монгол банкны нөгөө бодлогын хүүнээс гадна макро зохистой бодлогын арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж эхэлсэн гэж би та бүхэнд хэлсэн. Ялангуяа макро зохистой ямар бодлогын арга хэмжээ авсан бэ гэхээр за дөнгөж 18 он гараад 18 оны 1-р үлрэлийн статистик гаргахад ямар статистик гарсан бэ гэхээр зээл бол өсөж байна. Эдийн засаг бол хэвийн байдалд орсон юм байна. Банкнаас гадаг зээл өсөж эхэллээ. Тэгэхдээ зээл хаана хэмлэг очиж байна гэсэн чинь зээл 20% өссөн 1-р үлрэлт. Тэгэхэд тэр 20% өссөн зээлийн 75% нь хэрэглээний зээл, 25% нь бизнесийн зээл. Тэгэхээр юу хэлж ийм гэхээр банкнаас гарч байгаа зээл дийлэнх нь хүмүүсийн хэрэглээний зээл болсон. Цалин барьцаалсан зээл, төр барьцаалсан зээл, одоо машины лизингийн зээл ч гэдэг юм уу дандаа юм хэрэглээндээ зориулсан зээл болж хувирсан. Тэр нь өөрөө эдийн засаг дээр очихлоор зөвхөн хэрэглээ болохоос ш нөгөө нөхөн үйлдвэрлэлтэй зориулагдахгүй зээл болж хувирсан. Дээр нь бас ямар шүүмжлүүд гарч ирсэн бэ гэхээр орон нутагт бол одоо бас ийм шүүмжил яг энэ нэлээд улс төрчсөн шүүмжлэлтэй малчин хүн өөрт нь мал байдгүй маа.
Энэ мал бол дандаа банкны барьцаанд байгаа банкны мал болсон ч гэдэг юм. Тэгэхээр ингээд малчин хүн зээл авахдаа юу барьцаавдаг вэ гэхээр яг хотод байгаа улсуудад орон сууцаа ч юм уу нэг үйл хөдлөл хөрөнгө ч юм уу барьцаавдаг бол хөдөө бол одоо малаа барьцаалчих байна. Тэгээд энэ нь өөрөө хэрэглээний зээл болоод малын барьцаанд явж байгааг харуулдаг байна. Тэгээд өрн орж ийн гэж нэг яригдж байгаа. Ингээд ерөнхийдөө ингээд зээлийн одоо зориулт нь өөрөө эдийн засгийн хувьд бол зөв биш ийм зориулттай зээлүүд гарч ирсэн учраас Монгол банк мөнгөнийгөө бодлогын хорогоор шийдвэр гаргасан. Ерөөсөө өр урлагийн харьцаан дээр нэгэн хатуу бай. Иргэд бол хэрэглээний зээл авч болно. Гэхдээ авахдаа өр урлагийн харьцаанд 100% биш. Одоо тэтгэврийн хөгшин бол за би 12 сарынхаа тэтгэврийг барьцаалаад зээл авъя гэвэл одоо жишээлбэл 400 мянган төгрөгийн зээл авдаг бол тэгэл шууд 12-оор хөвчүүлээд 4 сая 800. Тэгээд шууд 100 4 сая 800 авна. Шууд орлогооч 100% барьцаалчих واخа. Тэгэхээр энэ бол буруу. Ингээд 70-аас идэх ёсгүй гэж байна. Тэгэхээр бол одоо яаж ирэх вэ гэхээр 400 мянган хүн бол одоо нэг 100 мянган бол өөрт нь үлдэхээр одоо нэг 300 орчим мянгаыг зээл авч байна. Тэгээ ингээ хязгаарлаад өгөхлөөр одоо байдал яаж өөрчлөгдсөн гэхээр одоо яг оны эцэст зээл бол бас нэг нийт өсөлт нь бол 20 гаруй хувьтай тогтвортой байсан. Харин харьцаа 50-50 болсон. Бизнест гарч байгаа зээл нь 50% болсон, хэрэглээнд гарч байгаа зээл нь 50% болсон. Тэгэхээр өөрөө макро зохистой бодлого ингээд биднээс авч байгаа арга хэмжээ бол ямар ч байсан нэг 6 сарын дараа үр дүнгээ өгөөд ирчихсэн гэсэн үг болно. За эндээс бол та бүхэн сайн харж байгаа. Одоо би энэ наадлын график дээр одоо энд харагдаж энэ 46. Энэ бол одоо 18 оны туршид хэрэглээний зээл ямар өсөлттэй байсан байгааг харуулж байгаа. Тэгэхээр энэ бол өөрөө бүр 70% байсан. Одоо харин 70% өсөлттэй гэж огцон өсөж байсан бол одоо эндээс манай бодлогын шийдвэрээс хойш ингээд доктор хандлага нь өөрчлөгдөд одоо буурах шинжтэй болсон. За энэ та бүхэн энэ докторийн нөгөө жоохон юм бүдгэр ногоогтой зураас нь харах юм бол энэ бол 14% бол энэ бол бизнесийн зээл. Та нар ингээд бүр харах юм бол тэр 17 оны туршид бол ерөөсөө бизнесийн зээл гарахгүй байсан. Харин 18 оны туршид бол ингээд өсөд ингэж гарч ирсэн. Өсөлтний тэгэхээр дүнгээр нь харах юм бол мэдээж бизнесийн зээл бол том штэ. Том ба. За яг энэ би яг миний сэдв чинь нөгөө мөнгөний зах зээл гэж гисэн. Мөнгөний зах зээл гэдэг маань өөрөө одоо нэг жилийн хугацаатай мөнгөний холбоотой захыг хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дотор бол болцоо зээлүүд байж байгаа, тэгээ ханш байгаа. За тэгээ хамгийн гол одоо оролцогч нь бол банкуд байгаа шүү дээ. Тэгэхээр бол одоо манай санхүүгийн зах зээлийн 95% нь нийт эргэлдэж байгаа мөнгөний 95% банкар дамжиж ирдэг гэх юм бол ерөнхийдөө мөнгөний зах зээл бол өөрөө Монгол улсын зах зээлийг тодорхойлоод байгаа. Тэгэхээр бол одоо энэ дээр бол ямар арга хэрэгслүүд байна гэдгийг би үзүүлэх гээд байгаа. За тэгээд одоо уулзалт болгон дээр тэгэхээр хүн бол асуудаг л да. Одоо ханш яах юм бэ? Ханш хайчих юм бэ? Одоо ханш өсөх юм уу яах юм бэ? Тэгэхээр бол ерөнхийдөө бол хинч одоо маргааш ханш яахыг бол одоо төлөвлөж чадахгүй. Гэхдээ бол нэг тийм тооцоолол хийж болно, төсөөлөл хийж болно. Гэхдээ бол тэр нь энэ ханш яах юм бэ гэдэг асуулт нь өөрөө сонирн биш л дээ. Тэр бол чухал асуудал биш. Зүгээр энэ ханшийг тэр ханшин дээр хөдөлгөөн хийх унах ч юм уу, өсөх ч юм уу эрсдэл бай зөрүү гарна гэж харж байгаа бол яаж тэрийг харин өдөртөх вэ? Яаж тэрийг харин тэр эрсдлийг багасгах вэ гэдэг нь хамгийн чухал байна. Тэгэхээр бол одоо энэ сүүлийн үед бас энэ банк хооронд явж байгаа хамгийн том ханшны одоо эрсдлийг бууруулж байгаа ханшин дээр байх хамгийн гол хэрэгслүүд бол одоо энэ дерватив гэдэг чинь үүсмэл хэрэгсэл гэдэг одоо энэ хэрэгслүүд байгаа. Forward swap хэрэгслүүд. За Монгол банк бол одоо маш олон ийм swap хэрэгсэлтэй байгаа. Ялангуяа Хятадын ардын банктай бараг 2 тэрбум доллартай тэнцэх хэмжээний төгрөг юаний swap байгаа. Энэ нь өөрөө энэ swap-ууд өөрөө ямар хэрэгтэй гэхээр бас хоёр орны худалдаа эдийн засгийг дэмжих зорилттой. Гурав дахь улсын мөнгийг одоо жишээлбэл биднээс Хятад одоо ямар нэг юм зарж ин ч юм Оросоос ямар нэг юм авч байгаа бол заавал Америкийн мөнгөөр 8-аа их ямар шаардлага байна гэдэг асуулт байдаг л да. Биднээс ягаад бид хоорондоо төгрөгөөрөө рублээр 8-аа хийгээд ээж болдгоо. Төгрөгөөрөө юанаараа яаж 8-аа хийгээд ээж болдгоо гэдэг. Тэр өнцгөөс нь swap гарч ирдэг. Тэр ч утгаараа Монгол банкд ардын банктай тэр 2 тэрбум долларын swap гэж байгаа. За Оростой бол мэдээж бензин авч байгаа учраас swap-ийг сонирхолтой. Тэгээ Оросын төв банк бол өнөөдөр бол яг тийм swap хийхэд хэмжээний эдийн засгийн
хамтын ажил одоохондоо алга байна гэж хэлээд байгаа. За тийм учраас манай одоо төлбөр тооцооны хамгийн гол одоо хэрэгсэл маань доллар болчиход байгаа. Биднес нүүрсийг хятад руу доллараар зардаг, Оросоос бензинээ доллараар авдаг. Тэгэхээр бол одоо Монгол руу орж иж байгаа гадаадын хөрөнгө оруулалт бол дандаа доллараар орж ирдэг. Тэгэхээр бол одоо энэ хилцлүүд бол бүгдээрээ доллараар байгуулагдсан хилцлүүд. Тэгээ хугацааны хувьд бол ингээ янз бүр байгаа. За тэгээд Монгол банк бол одоо уул нь бол одоо яг сангийн сайд бол хэлж байгаа. Засгийн газрын үн цаасыг бол мөдөлтөд гаргахгүй, засгийн газар дахиж үр тавихгүй гэдэг байгаа. Монгол банкны зүгээс бол энэ засгийн газрын үн цаас бол ажиллах ёстой хэрэгслээ. Яагаад гэвэл одоо та нарт бас чухал байхгүй. Одоо нэгтлэн бодлогч нар, аудитор та бүхэн. Яагаад гэвэл та нар ингээд ирээдүйн эрсдлийг харахын тулд ямар нэг юмнаас тооцоо хийх ёстой шүү дээ. Жишээлбэл Америкийн төв банк одоо хамгийн сүүлд сая хүүгээр нэмжлээ. Сүүлийн 5 үлрэл дараалж нэмжээ. Гэхдээ Америкийн төв банкны сүүлийн ерөнхийлөгч бол бас хэлсэн. Трамп ч гэсэн бас тэр ерөнхийлөгч төв банкны ерөнхийлөгч хоёрын хооронд нэлээд бас үл ойлголцсон харилцаа байгаад байгаа. Трамп бол юу гэхээр эдийн засгаа дэмжихийн тулд хүү баг байх ёстой. Төв банк бодлогын хөв битгий өсгөө гэдэг байгаа. Америкийн төв банкны ерөнхийлөгч болохоор эдийн засаг бол одоо хангалттай доктортой хэмжээнд өсөж байгаа. Харин ч энэс илүү цааш нь дэм болох юм бол контролгүй хяналтгүй болно. Тийм учраас хүүг өсгөнө гэдэг. Одоо өнөөдөр Америкийн одоо банк хоорондын захын хүү бол одоо лайбр гэдэг явж байгаа хүү бол лайбрын одоо банк хоорондын захын хүүний суурь болдог долларын хүү бол 225. Тэгсэн мөртлөө Америкийн төв банкны 10 жилийн хугацаатай гаргасан үнэ цаасны хүү 3% байгаа байхгүй. 3%. 225, 3% хоёрын хооронд бараг ялгаа байх болтой байгаа. 5 үлрэлийн өмнө бол бас л 3% байсан. Нөгөө 0.50 гэсэн хувьтай байхад 3% байсан. Одоо төв банкны хүү өсөд байдаг 10 жилийн үн цаасны хүү хэвээрээ 3% дээр байгаа болохоор энэ хоорондын зөрөө байх байна гэж чинь өөрөө маш их тодорхой бус байдлыг бий болгож байна гэсэн үг. Энэ 10 жил юу ч болохгүй гэж хэлж байгаатай адилхан гэсэн үг болж байна. Тэгэхээр энд нь хамгийн том эрсдэл гарч ирж байгаа. Тэрнтэй адилхан Монгол улсын хувьд одоо 2-3 жилийн дараа ч юм уу ядаж жилийн дараа за дунд хугацаанд 5 жилийн дараа хүү ер нь хэр байх вэ гэдэг төсөөллийг өнөөдөр бид хэд уулан дээр засгийн газрын үн цааснаас төсөөлж явах хэрэгтэй. Yield curve гэдэг өгөөжийн мөрийг гэдгээр гарч ирдэг. Тэгэхээр ингэж төсөөлөх боломж бол байх болчиход байна. Төв банкны үн цаасыг харах юм бол та бүхэн харж байгаа. Ингээд 7 хоногийн хүүтэй үн цаас байсан. Бид хэд нэгэнт одоо засгийн газрын үн цаас байх болсон учраас ядаж 28 хоногийн 28 гэдэг маань жилдээ 52 хоног байдаг чинь ерөнхийдөө 6 сарын хугацаатай хүүгээр гаргаж ирж байгаа шүү дээ. Одоо мөнгөний зах учраас жил дотор байна гэдэг. Тэгэхээр энэ нь өөрөө өгөөжийн мөрий гэдэг юмыг ерөөсөө зурх боломж олохгүй. Тэгэхээр 3 жилийн дараа 5 жилийн дараа хүү ямар байх одоо ямар нэг юмтай тооцоолол хийх юм бол ийм зүйл тооцоолол харьцуулт хийх тооцоолол хийх одоо юу баримжаа байх болчиход гэтэл адилхан. Тэгэхээр бол ерөнхийдөө төв банкны үн цаас одоо ингээд хугацаагаа сунгаж хийж байгаа. Эндээс одоо энэ бол ерөнхийдөө 18 онд шинэ гарсан хэрэгсэл 19 оны үед бол одоо энэ хэрэгсэл нэлээд төвөмөл байх бах. Тэгээд өнөөдөр Монгол банкны гаргасан үн цаасны хэмжээ 4.5 их найт төгрөг төрсөн. Энэ маань юу хэлж байгаа гэвэл арилжааны банкудад 4.5 их найт төгрөгийн хэмжээтэй одоо чөлөөтэй их үсэр байж байна гэж хэлж байна. За энэ яг нөгөө саяны миний хэлсэн нөгөө swap forward хэлцлүүдийн маань хүүнүүд энийг хоорондоо яаж биднес нөхцлүүдэд тохирдог вэ гэдгийг энэчээ байгаа. Тэгэхээр та бүхэн нэг арилжааны банкн дээр санхүүгийн тайлбарт аудит хийх ч юм уу, төв банкн дээр аудит хийх. За мэдээж өшөө бүр одоо энэ хэрэгсэл маань өөрөө заавал банкудад хэрэглэх албагүй шүү дээ. Энэ бол одоо банкуд санхүүгийн байгууллагууд хэрэгжилж болно. За тэр хэдийл бүр одоо бензин импортын гадаад худалдаантай идэвхтэй оролцдог банкуд ч гэсэн энэ хэрэгслээр өөрсдийн ханшны эрсдлийг бол хамгаалах боломжтой. Тэгэхээр бол энэ бол одоо өнөөдрийн тавьж байгаа нөхцөл гэдэг маань бүх тэр бүгдэнд нь тэгшил үйлчлэх нөхцөл. Тэгэхээр бол энэ нь бол бүгдэнд нь хамаатай гэж хэлж байна. За тэгээ яг бид рүү нэг нь ханшд өртсөн. Тэгээд ханштай холбоотойгоор та бүхэнд бас энэ нэг графикийг үзүүлэх гэж бодсон. За та
та бүхэн харж байгаа энэ дээр бол нэг олон үзүүлэлтүүд байгаа. Өрхийн хэрэглээ гэж байна. Нийт хуримтлал, засгийн газар хэрэглээ, дотоод эрхлэлтийг өсгөх. Ингээ харах юм бол одоо ингээд 13 оноос өнөөдөр 18 оны төгсгөл хүртэл ингээд сүүлийн 5-6 жилийн зүйл байгаа. Тэгэхээр өнөөдөр Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүн бол 9 сарын сүүл буюу 3 дугаар үеэрлийн байдлаар 6.4 гэж гарсан шүү. 6.7 гэж гарсан. Ямар ч байсан 16 онд өсөлтгүй байсан эдийн засаг бол сүүлийн 2 жил сэргэгчсэн гэдэг нь бол харагдаж байгаа. Тэгээд энэ эдийн засгийн өсөлт өөрөө юу бий болгоод байна? Нэг талаар бол мэдээж өсөлт байна гэсэн. Нөгөө талаар бол янз янзын эрсдлийг бас цуг дагуулж байгаа. Тэгэхээр дотоод эрсдэл өсөж ийн гэдэг маань өөрөө одоо импортыг бас асар хэмжээгээр нэмэгдүүлж байгаа. Импортыг нэмэгдүүлж ийн гэдэг маань би одоо энгийн юмар юу тайлбарлах вэ? Зүгээр нэг жижигхэн үйлдвэр бай. За ерөнхийдөө эдийн засаг өсөг байхад бол биднээс бол ерөнхийдөө ингээд нормальны ямар ч байсан нэг өндөр ашигтай биш. Гэтэ үйл ажиллагааны зогсохооргүй хэмжээнд ингээд явж байгаа. Гинт эдийн засаг сэргээд ирэхлээр дотоод эрсдэл бий болно. Үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн нэлээд хэмжээгээр бордогдоод ирэхээр өөр ирэхгүй нөгөө бүтээгдэхүүн одоо үйлдвэрлэлээ нэмий, хүчин чадлаа нэмий гэдэг юмөр орно шүү дээ. Тэгээ хүчин чадлаа юугаар нэмэхийг гэхээр дахиад тоног төхөөрөмж хэрэгтэй, дахиад эргэлтийн хөрөнгө хэрэгтэй. Тэр нь хаанаас ирэх вэ гэхээр хэрвээ дотоодод нь байдгүй бол тэгэл гаднаас авчирна шүү дээ. Одоо жишээлбэл би бол одоо Монголд бол одоо энэ махны ч юм уу, талхны ч юм уу, одоо энэ урлагийн термийн тоног төхөөрөмжүүд бол манайд өөртөө үйлдвэрлэдэг. Хэрвээ ингээд их хэмжээний гурил үйлдвэрлэгдэл тариа ихлэх юм бол дахиад гаднаас нөгөө тоног төхөөрөмж аавна. Тэрийг бол мэдээж гурилаар авахгүй шүү дээ. Төгрөгөөр авахгүй, тэгээд нөгөө доллараар авах болно. Тэгэхээр ингээд өсөж эхэлж байгаа. Тэгэхээр дотоод эргэлт өөрөө ингэж нэмэгдсэн гэдгийг би бүр ингээд нэмэгдээд яваад байгаа маа. Дотоод эргэлт. Энэ маань юу хэлээд байна гэхээр нөгөө би түрүү хэлсэн дотоод эргэлтийн цаана эдийн засгийн идэвхжил байд юм аа. Тэгэхээр бол 18 он, 17 онд бол маш их нэмэгдсэн, цаашаач нэмэгдэх хандлагатай байгаа. Монгол банкны бодлогын хүүг нэмж байгаа гэдэг чинь за одоо жоохон болгоомжтой байх бол болохгүй шүү гэсэн зохио шүү. Тэгэхээр энэ дотоод эргэлтийг бид тэдний бодлогын хүүг өсгөж байгаа нь дандаа дотоод эргэлтийг болгоомжлох гэсэн. Өсчээвэл та нар юу гэж ойлгох вэ гэхээр энэ одоо дотоод эргэлтийг болгоомжлуулж байгаа юм байна. Бууруулж явал за та нар жоохон сэргэх хэрэгтэй юм байна гэж байгаа юм биш үү? Тохиол ингийн ийм тохиол гэж таарах. За энэ нөгөө саяны миний хэлсэн тоонуудыг бол баталгаа нь энэ байгаа статистик. Тэр бол өнгөрсөн онд бол манай импортод 40% өссөн, экспорт 20% өссөн. Тэгэхээр энэ хооронд бол худалдааны тэнцэл дээр бол хэдийгээр ашигтай байгаа ч гэсэн хандлага нь юу гэж юм гэхээр тэр ашиг бол багасаад байна. Яванда импорт нь ингэж өсөж байх юм бол экспортод үүсэх юм бол худалдааны тэнцэл алдагдaltaй болно. Тэр худалдааны тэнцэл алдагдaltaй болох юм бол ханшин дээрээ дарамттай болно гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бол энэ статистик тоонууд дээр бол хамаа сайн анзаарч байгаа. За тэгээд нэлээд урсж байгаа учраас миний цаг бас их хурдан явж байгаа. Тэгээд ерөнхийдөө урсгал тэнцлийн алдагдал өндөр байгаа. Урсгал тэнцэл гэдэг нь маань юу гэхээр нөгөө санхүүгийн тэнцэл манайхаас гадагшаа гарч байгаа мөнгө манай руу орж ирж байгаа мөнгө гэсэн үг. Тэгэхээр хөрөнгө оруулалт ба нэмэгдэж байгаа хэдий ч гэсэн манайхаас урсж гарч байгаа нөгөө хөрөнгөний урсгалыг бол гүйцэхгүй байгаа гэж хэлж болно. Энэ нь өөрөө эргээд гадаад валютын нөөц дээр цаашаа нэмэгдүүлэх хэрэгтэй, ханшин дээр жоохон дарамт байна гэдэг бол хэлж байгаа дөхөө. За яг тэгээ энэ санхүүгийн салбарт би зүгээр энэ цааш анхаарах эмзэг байдал юу вэ? Энэ мэдээж та нарт сонир байж магадгүй. Тэгэхээр ерөнхийдөө бол эмзэг байдал бол гайгүй. Тэгэхдээ бол одоо хэд хэдэн зүйл байгаа. Тэгээ өрхийн дарамт нэмэгдэх хандлага. Одоо энэ маань өөр юу гэж хэлж байгаа гэхээр дотоод эдийн засаг сэргээд хүмүүсийн цалин орлого нэмэгдээд ирэхээр нөгөөдөл чи өрөө тавиад байдаг, илүү хэрэглэх гээд байдаг. Тэр ийм хэрэглээ байгаад байгаа. Ялангуяа өнгөрсөн онд бол 4 тэрбум долларын импорт Монгол улс хийсний бараг 30% нь хэрэглээний импорт байгаа. Би ямар жишээ хэлэх гээд байна гэхээр хэрэглээ бол бас их өрсөж байгаа. Манайд бол нэг юм жишээ тоонууд, статистик тоонууд биднес хангалттай авдээ. 400 шиг зөвхөн нэг компани. Тэгсэн чинь 18 оны 9 сард 1000-ыг зарсан. 1000-ыг. За тэгээ хэрэглээний зээл нэлээд хумигдсан үед буюу 12 оны дундуур 10 дахь байна уу? Нэг өдөр 76-ыг зарсан. Нэг өдөр. Land Cruiser 200 хамгийн сүүл. Тэгэхээр хэрэглээ яаж өсөж байгаа гэдэг зүгээр жишээ нь багхгүй. Тэгэхээр бол эдийн засаг бүр их ингэж идэвхчих юм бол ингэж хэрэглээ нь бас замраагүй явах юм байна. Тэр утгаараа Монгол банкны өнөөдрийн явуулж байгаа тэр макро зохистой бодлогын арга хэрэгслүүд бол ерөнхийдөө дандаа энэ хэрэглээг хумих юм явж байгаа. Тийм учраас бол хэрэглээний зээлийг 30 сараас сэтрүүлэхгүй гэж байгаа.
Тэгэхгүй бол хуучин бол юу байсан гэхээр машины лизингийн зээл бол бараг банкуд дээр 8 жил мэдээр үргэлжилсэн. 7-оос 8 жилээр үргэлжилжсэн. Тэтгэврийн зээлийг 5 жилээр урьдчилж авч болдог байсан. 60 сараар. Тэгэхээр бол энэ бүгдийг бол хязгаарлана гэдгээрээ одоо ийм бодлогын арга хэмжээнд авч ирсэн. За тэгээд мэдээж одоо эдийн засгийн эрсдэлтэй гэж бид харж байгаа. Яагаад гэвэл манай экспортын бүтээгдэхүүний 80% уул уурхай. 80%. 20% нь бол яг одоо бусад салбар байгаа. Одоо мах байд юм уу, ноолор байд юм уу, за дэвшөө бусад салбарууд байгаа. Тэгэхээр бол одоо түүхийн эдийн үнэнд жоохон хөдөлгөөн ороход бид хэд шууд ингээд чичрэхээр. Жишээлбэл одоо манай экспортын одоо 80% уул уурхай гэж байна. Уул уурхай маань өөрөө 3 юм байна. За хэдийн юм байгаа мөртлөө хамгийн гол нь 3 бас түүхийд байгаа. Нүүрс байна. Нэг номерт нь, хоёрт нь зис байна. Тэгээ гуравт нь төмрийн өдөр байна. За тэгээ алт байна. За тэгээ жонш монш гэдээ байгаа. Гэхдээ хамгийн том хувь эзэлж байгаа нь нүүрс. Тэгэхээр нүүрс маань өөрөө ганцхан газар руу гардаг. Хэд хэдэн газар руу гардаг бол бас боломжтой. Тэгэхэд ганцхан газар руу гардаг. Ганцхан газар руу гарахлаараа зарим үедээ зөвхөн нөгөө хөдөлж авч байгаа улсын маань гайл дээр очиод бид бас нэг компьютерийн програм хангамжийг шинжилж байна гэж хаачихад бараг 160, 150, 200 км уртцуугаа үүсдэг. Тэгээ шууд зогсдог нүүрсний экспорт. Их бичлэнгээд энэ маань өөрөө хичнээн том эрсдэл биднээс одоо бидэнд байна гэдгийг харуулдаг. Тэгэхээр бол энэ дээр бол ийм эрсдэл байгаа шүү гэдгийг харж байгаа. За тэгээд энэ 19 оныг бол Монгол банкны хувьд бол одоо энэ банкныхаа салбарыг бэхжүүлэх жил болж байгаа. Болгон зардж байгаа. Яагаад гэвэл бид хэд нөгөө олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээндээ олон улсын валютын сантай хамтраад тэр активын чанарын үнэлгээ гэдэг юмыг банкныхаа салбарт хийгдсэн. Тэр EQR гэдэг активын чанарын үнэлгээ гэдэг энэ үнэлгээ бол анх 2008 онд одоо Хямралын үед Европын төв банк гаргасан юм аргачлал. Европын төв банк өөрийнхөө Европын орнуудын банкудад энэ аргачлалын дагуу шинжилгээ. Одоо энэ маань хүн дээр бол эрүүл мэндийн онцлогоо хийж байгаатай адилхан ингээд онцлогоо хийгээд ийм чинь болохгүй байна, энийгээ зас гэдэг ийм л аргачлалтай. Тэгэхээр яг ийм Европын банкудад ийм тавигддаг өндөр шаардлагаар биднес Монголынхаа банкнуудад энэ аргачлалаар үнэлгээ хийлгэсэн. За тэгээ үнэлгээний үр дүн бол ерөнхийдөө гайгүй гарсан. Дотоодын нийт бүтээгдэхүүний 2% хүрэхгүй хэмжээний нэмэлт хөрөнгө шаардлагатай. Тэр нь бол 500 тэрбум төгрөгийн нэмэлт хөрөнгө гэсэн. За энэ үнэлгээ маань өөрөө 5 сард хийгдэж дууссан учраас энэ 18 оны эцсээ хүртэл 6 сарын хугацаа өгөөд энэ хөрөнгийг өөрснөө олцгоо гэсэн. Ерөнхийдөө банкны систем бол тодорхой хэмжээгээр мөнгө олчихсон байгаа. Энэ хөрөнгө маань өөрөө юу гэж юм гэхээр банкны салбар хэвийн ажиллах хангалттай нөөц хөрөнгө гэж ойлгож байна. Тэгэхээр бол 19 оны үед бол ерөнхийдөө банк маань хангалттай нөөц хөрөнгөө цуглуулж чадах юм бол хэвийн үйл ажиллагаатай болно. Банкны салбар нэлээд эрүүл хэвийн болох юм бол эдийн засгтаа тэр хэмжээгээр дэмжлэг үзүүлэх юм аа гэж харж байгаа. За тэгээд яг л энэ бүх статистик тоонууд нь өөрсдөө ингэж гайгүй эерэг байгаа учраас Монгол улсын нөгөө зээлж зэрэглэл маань байнга өсөж байгаа. Сүүлийн 2 жилийн хугацаанд бол 2 дахин өссөн байна. За зээлж зэрэглэл яагаад хэрэгтэй вэ гэхээр зээлж зэрэглэл чинь бол угаасаа зээлж зэрэглэлийн байгаа ард байгаа тэр олон үсэг юм уу тоон дээр одоо зах зээлийн хүү байдаг, эрсдлийн жим байдаг. Тэр бол Монгол улс бол одоо бие гэдэг зэрэглэл ч юм уу бие нэмэх дөрвөө явах тусам Монгол улсын засгийн газрын ч юм уу манай Монгол улсын аж ахуйн нэгжүүдийн олон улсын зах дээрээс гаргаж мөнгө босгоход хүүний зардал нь тэр хэмжээгээр багаснаа гэсэн үг. Зээлж зэрэглэл үсэх тусам хүү багасна. Тэгэхээр эрсдэл багасч байна гэж харж байна. Энэ нь одоо та нартай хамаатай сэдв гэж бодлоо. Эдийн засгийн яг энэ мөнгөний одоо эдийн засгийн гол хэсгийг бол 90 гаруй хувийг банкны сектор өрдүүлээд за байгаа. Тэгээ 18 оны хувьд бол хөрөнгөний зах зээл бас жаа идэвхжсэн бас хос нэлээд гайгүй хүчтэй болох хандлага ажиллагдсан. Гэхдээ энэ зах зээл дээр үйл ажиллагаа явуулахад бас нөгөө Монголын засгийн газрын зүгээс урт хугацаатай одоо бол урт байтаа богиныг хаагаад байгаа шүү. Тэгээ урт хугацаатай ялангуяа 5-10 жилийн хугацаатай бонд гаргаж бас энэ эдийн засагт нэлээд урт хугацаанд ийм нөгөөжийг харах тийм эрэлт байна. Тэгэхээр энэ дээр ерэн засаг Монгол банк болон засгийн газрын зүгээс тийм бонд гаргах төлөвлөгөө байна уу? Нэг энэ талаар жоохон юу бачээ. Тодорхой хэмжээний одоо том дүнтэй байх нь албаахгүй.
Ямар ч байсан засгийн газрын үн цаасаа гарах ёстой, шинээр гарах ёстой. 18 оны үед бол ганц ч гарсангүй шүү дээ. Тэр бол ер нь 19 он бол гарах хэрэгтэй гэж хэлээд байгаа. Бүр одоо засгийн газар өөрийнхөө өмнөөс гарахгүй байхад одоо Төв банкны үн цаас Монгол банк гаргадаг. Уул нь бол гадны улс орны одоо Америкийн ч юм уу ингээд зах зээлийг харах юм бол Төв банкны үн цаас гэж байдгүй. Олцоо засгийн газрын үн цаас байдаг. Засгийн газрын үн цаасыг нийлүүлэх, буцааж бодлож авах энэ үүргийг бол Төв банк гүйцэтгэж явдаг. Тэгэхээр бол Төв банкны хувьд бол энэ үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна. Яг л бидэнд бол одоо ингээд Төв банкны үн цаас байгаа юм чинь энэ их усүр чинь өөрөө засгийн газрын үн цаас руу шилжих бол асуудал байхгүй. Тэгэхээр их усүр талаас бол асуудал байхгүй. Одоо энэ хэрэгслэл гарах хэрэгтэй. Тэгэхээр хэрэгсэл гаргах дээр хамгийн чухал байна. Яагаад харин таны нэг одоо миний түрүү хэлээд байгаа тэр чинь нөгөө урт хугацааны нөгөө баримжаа авах одоо нөгөө өгөөжийн мөрийг чинь одоо ингээд зурагдахгүй болчиход зогсчиход байгаа. Энэ өгөөжийн мөрөөр альбар хол зурагдах хэвээр, зөв зурагдах хэвээр. Тэр нь өөрөө хөрөнгийн зах зээл дээр одоо маш хэрэгтэй зүйл болно. Яг л энэгээр хүмүүс баримжаа авна шүү дээ. Одоо та бүхэн сайн мэдж байгаа. Яагаад Америкийн хөрөнгийн бирждэр сая ингээд уналт яваад байна? Ингээд сүүлийн үед хамгийн их томоохон хөдөлгөөн ороод байгаа шүү дээ. Дандаа унаад байгаа шүү дээ индексүүд нь. Тэр өөрөө саяны Төв банкны бодлогын хүний араас гарсан үр дүн баггүй. Яагаад гэвэл бэлэг мөнгөөр банк хоорондын зах дээр маш идэвхтэй үйл ажиллагаа яваад ихэндээ өгөөж нь өндөр болчихлоо шүү дээ. Одоо та хөрөнгийн бирждэр очиж засгийн газрын үн цаас 10 жилийн үн цаасыг 3% хүүтэй авах юм уу? Эсвэл одоо зүгээр жилийн дотор 2.225% хүү авахаар ийм хэрэгсэл байхад энэ хоёрын алийг сонгох юм байхад 10 жилийн дараа юу ч болохыг мэдэхгүй 3% гэснээс өнөөдөр энэ 225 баг 3-тойгоо ойролцоо юм чинь ингээд энэ мөнгөний зах руу ингээд гүйлдэд ороод ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр чинь асар их тийм савлага үүсэж байгаа. Тэрнтэй яг адилхан хэрвээ урт хугацаатай үн цаас л ингээд гарахгүй ингээд мөнгөний зах ингээд идэвхтэй яваад ах юм бол хөрөнгийн зах бол өөрөө ингээд босч ирч чадахгүй. Тийш очих хөрөнгө их усүр байхгүй шүү дээ. Их усүр байхгүй нэгтэр чи юу хэлж байгаа гэхээр төлбөр түргэн одоо хөрөнгөний зах дээр хөрөх чадвар байхгүй нэг чинь бид хэд одоо ингээд өнөөдөр одоо өчтөрхөн чөлөө төмөн шуудын ингээд IPO болж штэ. Төмөн шууд ингээд хувьцаа гаргаж очиод авчи. Яг хөө ингээд хэдүүл гоё төсөөлөд төмөн шууд ч гэсэндээ сайхан одоо танилцуулга хийгээд авчи. За авчиж болж байна. Авчаад би маргааш зарыг гэхэд миний имийг маргааш миний зар хувьцааг авах өшөө тийм зах зээл байна уу? Өшөө оролцогч байна уу гэвэл хэрвээ бүгдээрээ авчаад бүгдээрээ зарах бол оролцогч байхгүй. Тэгвэл эргээд миний нөгөө хувьцаа авсан ч ямар ч утгагүй болчихно. Нэгдүгээр, хоёрдугаар тэгвэл одоо хөрөнгийн захын дэд бүтцүүд байгаа нөгөө арилжааны төлбөр тооцооны төвч гэдэг юм уу. Ингээд тэгэхээр урт хугацааны хөрөнгө оруулагч одоо институционал хөрөнгө оруулагч гэдэг нь шүү дээ. Одоо ер нь бол яг гадны хөрөнгийн зах дээр бол хамгийн том тоглогчд нь бол одоо тэтгэврийн санч гэдэг юм уу дандаа том хөрөнгө оруулалтын урт хугацааны бонд гаргасан сангууд ажилладаг. Тэгэхээр өнөөдөр манайд байхгүй байна гэдэг юм аа. Зөрөөд бид хэд хувьцаа авцсан бахад дараа нь би хувьцаагаа зарч чадахгүй юу гэдэг дээр л асуулт тавьчих жоох. Би зарч чадахгүй байвал одоо ингээд бодъё л да одоо ингээд за нэг өдрийн дотор 15% өсчих. Одоо санхүүгийн зохицуулах хорооны нэг юу байгаа шүү дээ. Хөрөнгийн бирж дээр шаардлагад 15-аас илүү өсч болдгоо. Тэгээ яг 15-аар өсчих. За маргааш нь 15-аар өсчихгүйд нь би зарыг ээж. Хинч ядгүй надтай зэрэгцэд 2-3 зарах болчдөг. Гэсэн чи 2-3 өсөлтөд үнэ унгаач чи 15 битэл 20% доошоо орчих юм бол эргээд миний нөгөө бирж дээр мөнгө хий гэж орж ирсэн. Нөгөө эрдэмт чинь тэгээд багт болчих жоох. Тэгэхээр одоо яг саяны асуудал бол хамгийн гол асуудал. Тийм учраас урт хугацаатай хөрөнгө оруулагч нар байх хэрэгтэй. Засгийн газар урт хугацаатай үнцээс гаргаж иж бирж гэсэн одоо ажиллах юм боломж бүрдэх. За баярлалаа. Өөр асуулт байна. Тэндээс бүгдээр нь өдрийн төргий хэрэгснээр төлөвлөлт. Банкны асет тал хадгаламж юу хадгаламжтай холбоотой миний өгдөг хүүг хадгаламжийн хүүн дээр ямар зарлалт байгаа юу? Мөн дээрээс нь хадгаламж нөгөө төр датасан хөрөө байгаа юу? За сонирхолтой асуулт байна. Бас сүүлийн үед нэлээ бас юу анхаарлын төвд байгаа асуудал та хүүгээ тий. Тэгэхээр зээлийн хүү өндөр байна гэдэг байгаа. Зээлийн хүү ягаад өндөр байна гэхээр ерөөд их усрын хүү өндөр байгаа. Тэгэхээр би миний түрүүчийн графикт та бас анзаарч харсан бол хадгаламжийн дундаж хүү 11.1 хэдтэй бац тий. 11.1. Тэгээд нөгөө зээлийн дундаж хүү нь 17.6. Тэгэхээр тэр хоёр хооронд 6% марж яваад байгаа шүү дээ зүрх. Тэр энэ 6% зүрх бол өөрөө арилжааны банкны
нэг талаар ашиг гэж хэлж болохоор хоёрдугаар нь бас зардал нь нөгөө эрсдлээ удирдах байгаа зардал шүү дээ. Одоо ажилчид байгаа, гэр тохиолгоон цэглэгаан байна ингээд өшөө олон юмнууд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хоорондын зөрүү бол ерөнхийдөө уурч байгаа гэж хэлж болно. Энэ хоорондын зөрүү бол ерөнхийдөө одоо би бол яг 6 гэж хэлээд байгаа болч яг дунд чинь бол нэг 4% байгаа. Тэгэхээр энэ марж бол ерөнхийдөө их бага болоод байгаа. Тэгэхээр энэ марж багасна гэдэг маань өсөлтөө их өсөлтөө бий болж штеп марж багасна шүү дээ. Өсөлтөө бий болох багасгүй. Тэгэхээр бол мэдээж банкны салбарт өсөлтөө ихтэй байгаа. Тэр утгаараа гадны банкнуудын салбар ч юм уу юм одоо гадны банк борчиг нь өсөлтөөнийг бий болгох гэж харж байгаа. Хоёрдугаарт гэвэл ерөнхийдөө одоо юу хэлэх гээд байна гэхээр бас яг урт хугацааны зүйл байхгүй дандаа богино хугацаагаар ажилладаг шүү дээ. Зээл нь ч гэсэн ингээд нэг жилээр олгодог зээл, хадгаламж нь ч гэсэн жилээр авдаг хадгаламж учраас одоо нэг урт хугацааны хэрэгслүүд байхгүй гэдэг нь энэ өөрөө энэ дэр нөлөө үзүүлж чадахгүй. За Монгол банкны зүгээс энэ хөв буруулах талаар бол нэлээд арга хэмжээ авч байгаа. Ялангуяа тэр бодлогын талаас ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ гэхээр жишээлбэл бид нэг тэтгэврийн зээлийн хөдөлмөр нийгэм хамгааллын яамтай хамтарч бууруулсан. За тэрний боломжийг хаанаас гарч ирсэн бэ гэхээр нэг хөдөлмөр нийгэм хамгааллын яам өөр дөрөө тийм нэг одоо нийгмийн халамжийн санч гэдэг юм уу, нийгмийн даатгалын санч гэдэг юм уу, энэ хөрөнгө банкнд хадгалуулт юм байна. Тэр хадгалуулж байгаа их усүрийн Монгол банк биднес нөгөө тооцоол заавал байх нөөц гэдэг тооцоолд оруулдаг. Заавал байх нөөц чинь өнөөдөр 12% байгаа гэхэлээ та 100 төгрөг хадгалуулах юм бол 12 төгрөгийн банк бол хөдлөгч ирэх байдаг байхгүй. Монгол банкн дээр ингээд хадгалж авах хэрэгтэй. Тэр нь бараг хүүгүү. Ягаад гэвэл энэ нөгөө харилцагчийн ихний шаардлагаар энэ мөнгө гарах хэрэгтэй учраас энэ аюулгүй нөөц гэдгээр авчдаг. Тэгэхээр энэ нь өөрөө бодлогын хувьд дарамт гараад зардал гарч ийн гэсэн үг шүү дээ. 12% дээр ямар ч 11% хадгаламжийг хүүдүүлж авчаад яг жинхэнэ дээр бол юучгүй хадгалж ийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ зардлыг багасгаж өгөх үүднээсээ нийгмийн даатгалын сангийн энэ мөнгөний заавал байх нөөц тооцохгүй гэхээр энэ хэмжээний зардал хорогдоод тэгээд нөгөө одоо тэтгэвэр барьцаас тэтгэврийн зээлийг чинь одоо жилийн 12% хүртэл олгож болно гэдэг юм юу хүчиж байгаа байхгүй. Тэгэхээр яг ийм бодлогын талаас Монгол банк юуг нь чөлөөлөд өгчвөл хүү буурахаар байна гэдэг талаас нь өөр их ажлыг хийгээд байгаа. Харин одоо их усүр талаас яах нь гэдэг нь Монгол банкнаас нөлөөлж чадахгүй 14 арилжааны банк өрсөлдөөл за одоо 5 гисрэнгээс шөө 5 гисрэнгээс яаж хадгаламж авах юм, яаж энэ хүн яа хэдийг хүү амлал надад мөнгө өгөх юм гэдгээр ингээд аваа явж байгаа чинь энэ бол оролцох юмарч юу байхгүй. Тэр бол одоо хязгаар бол тавьж чадахгүй. Яг нь одоо нэг их хурл дээр нэг зээлийн хөв бууруулах гэдэг нэг хуулийн төсөл явж байгаа. Тэр маань өөрөө зээлийн хөв бууруулах гэхээс илүү мөнгө хүлэлтийн эсрэг хуулийн одоо мөнгө хүлэлтийг яс хамгаалах хууль байвал зөв болж байгаа. Яг бол мөнгө хүлэлтийн дээд хязгаар гэж байх ёстой. Тэгэхгүй одоо ингээд одоо зээл болгож байгаа олон санхүүгийн байгууллага шүү дээ. Банк байна, банк ус байна, хадгалан зээлийн ховшоо байна, ломбард байна тий. Хэмжлэгээд. Тэгэхээр энэ болгон дээр одоо хязгаар байх юм бол зөв болно гэж байна. Одоо тэрийг хуульгууч гэсэн хоёр иргэн хоорондоо бас зээл өгөөл яваад байгаа шүү дээ. Маш том эрсдэлтэй. Хууль дээр очих юм бол барыг зээл өгсөн үнэ өөрөө буруутлаа. Яг ч гэсэн зөвшөөрлгүйгээр ч юм уу юм гарахаар. Хоёр дахь асуудал нь юу вэ? Даатгал. Тэгээ хадгаламжийн даатгал бол одоо юм шинэ тогтолцоо бий болсон хадгаламжийн даатгалын корпорац гэж байгуулагдсан байгаа. Тэр корпорац одоо ингэ банкнуудтай хамтарч ажиллаад 20 сая төгрөг хүртэлх хадгаламжийг даатгацсан. Даатгацсан гэдэг маань хэрвээ банкнд дампуурах юм бол 20 сая төгрөгийн хэмжээнд нөхөн олгоор олгоно л гэж байна. Тэгэхээр өнөөдөр бас статистик харах юм бол Монгол улсын нийт хадгаламжийн бараг хадгаламж эзэмшигчдийн 98-9% 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламжтай байна. Тэгэхээр энэ маань өөрөө юу хэлж байгаа гэхээр нийт банкнд хадгалуулж байгаа 100 хүн дотор 99 өөрийнхөө мөнгийг бүтэн буцааж авах боломжтой ийм тогтолцоо бий болсон гэж харж байна. Ийм асуултыг бодсон. Одоо санхүүгийн зохицуулахаараа Монгол банк хооронд нэг зүйлийг бас их бодож явд юм аа. Энэ юу гэхээр одоо банк бус санхүүгийн байгууллагууд хадгалан зээлийн хошоодууд маш их том болж байна. Одоо улсын хэмжээнд 18 салбартаа ялц төр гэдэг хадгалан зээлийн хошоо байна. Би нийт активын хэмжээгээр их юм 28 тэрбум болж гэж ойлгосон. За ингээ өсөд яваад ирэхлээр санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтын байгууллагуудаас зарим чигүүрийн байгууллага би Монгол банкнд байх хэрэгтэй юм болов уу гэж асуух.
яг хадгаламжийн бүтээгдэхүүнийг хөрвж гэнэ үү, хөрвж гэнэ, зээлийн бүтээгдэхүүн үйлчлэгийг үзүүлж гэнэ үү, үзүүлж байгаа энэ байгууллагууд маань энэ цаашдаа яг аль талдаа өгөх ёстой юм бэ гэдэг дээр бодох ёстой юм биш үү гэж бодож байгаа. А санхүүгийн зохицуулахаараа бол бусад санхүүгийн зах зээлд оролцох субъектууд дээр илүү их анхаарч явах ёстой юм болов уу гэж. Дээрээс нь Монгол Улсын засгийн газраас за урт хугацааны бонд гэж яриад байдаг. Энэ засгийн газар Монгол банк хоёр хоорондын энэ харилцааных юм Монгол Улс хизээ зохицуулах юм болов уу гэж бас нэлийн хүлээдэг юм аа. Биднээс мэрэгжлийн хүмүүс анхандаа дотооддоо ингэ хараад явж байдаг учраас энийг юм та улстай яах болоо гэж бодож байна гэж асуусан. Өнөөдөр Монгол улсад одоо банкуд нь төв банкныхаа доор хяналтанд, бус нь бол одоо санхүүгийн зохицуулах хорооны хяналтанд байна. Хэрвээ Азийн туршлага гэдэг Япон, Солонгос гэж ярих юм бол бүгдээрээ санхүүгийн зохицуулах хорооны хяналтанд байдаг. Банкуд нь ч гэсэн, банкны энэ шатнд ч гэсэн санхүүгийн зохицуулах хороо. Тэгэхээр яг өнөөдөр минь Монгол улсын онцлог байна л да. 95% нь банкн дээр төвлөрөлдсөн байгаа учраас энэ төвлөрөл дээр илүү их хяналтал байх хэрэгтэй гэж хараад төв банк бол өнөөдөр банкаа өөрийнхөө доороо хяналтанд байлгаад байна. Санхүүгийн зохицуулах хороонд бол одоо 5% байгаа ч гэсэн хэдийгээр мөнгөнд дүнгээрээ 5% боловч яг нэг тоогоор бол асар өндөр. Одоо банк санхүүгийн байгууллага гэхэд чинь 540 50 бас 30 орчим. Хадгалан зээлийн оршин бараг 200-аад тий. За даатгалын компани хэд бараг 120-30-аад байна тий. Тэгээд брокер дилер үнцаасны компани хэд 50 ч гэдэг юм ингээд. За өшөө бүр зөндөө олон нөхдүүд араас нь хяналтанд орох хэрэгтэй. Одоо Монгол улсад хяналтгүй бас хэд хэдэн тийм үйлчлэг яваад байна шүү дээ. Одоо миний мэдж байгаагаар бол би бол одоо бас гайхаад үл хөдлөл хөрөнгийн зуучлал гэдэг. Энэ бол одоо хэний ч хяналтанд байдгүй. Тэгсэн мөртлөө үл хөдлөл хөрөнгийн ч одоо ингээд өгж авалцж байгаа нь одоо асар их болцсон шүү дээ. Сүүлүүд ипотекийн зээл гарснаас хойш одоо ингээд байсгээд хоорондоо зарж өгч авалж болсон. За дээр нь үнэлгээ хийдэг болсон үл хөдлөл хөрөнгийн үнэлгээ. Одоо жишээлбэл одоо нэг активын чанарын үнэлгээг миний түрүүч хэлсэн нэг Европын стандартаар хийхэд олон улсын стандартын дагуу үл хөдлөл хөрөнгийг үнэлэх асуудал бол маш чухал болж тавигдсан. Монгол улсад ганцхан өнөхөр байд юм лээ. Одоо олон улсын стандартын үнэлгээ хийж чадах сертификаттай MAD гэдэг нэг компани юм лээ. Тэнд нэг бэлэг хүн ажилладаг. Тэр нь өөрөө юм сертификаттай. Тэгэхээр бол энэ олон улсын үнэлгээний ийм стандарттай олон компани гарч ирэх зайлшгүй шаардлага байгаа. Одоо яг бол энэ активын чанарын үнэлгээ гэдэг юм чинь нэг удаа бид тэр гадны үнэлгээний компаниар хийлгсэн боловч энийг одоо 20 жилдээ байнга нэг удаа хийхээр бидээс бас суулж хэлсэн шүү дээ. Тэр бол одоо ийм үнэлгээг хий. Энэ үнэлгээ ихэд тэр олон улсын стандартын дагуу үнэлгээ хийдэг team компани, team зөвшөөрөлтэй компани заашгүй бүр хэрэгцээтэй болно. Тэр бол энэний талаар бол бас асуудал зөндөө. Тэгэхээр энэ байгууллага өнөөдөр хэний хяналтанд очих вэ? Одоо Ламбард байна бас барьцаалан зээл бас ямар ч хяналтгүй яваад байгаа. Тэгэхээр Монгол улсад хяналтгүй юмнууд бол зөндөө байгаа учраас харин тэр нөхдүүдийг яаж хяналтанд орж зөв зохицуулах байх вэ? Яаж тэр мэдээ тайлбар өөрөө ил тод байх вэ? Тэр нээлттэй байх вэ? За тэр болгоны нээлттэй байгаа ил тод байгаад хин нэгэн хөндлөнгөөс бас үнэлгээ өгдөг байх хэрэгтэй. Хин нэгэндээ баталгаажуулах хэрэгтэй. Тэгэхээр тэрийг хийж өгөх. Энэ олон асуудал байгаа учраас яг өнөөдөртөө бол эндээс юм нааш ярих гэсэн хандлага нь өөрөө ийш хороо руу явж байгаа учраас би буцна гэсэн ойлголт байх баг. Тэгэхээр засгийн газартай гэвэл ерөнхийдөө яг хамт ажиллах ёстой биш хуулиараа. Төв банк бол засгийн газраас хараад бус байх ёстой. Төв банкны бодлого одоо миний нөгөө түрүүч хэлээд байгаа тийм шүү дээ. Америкийн нэгдсэн улсад хэдийгээр Трамп ерөнхийлөгч нь өөрөө төв банкны ерөнхийлөгчийн нэрийг дэвшүүлж томилдог ч гэсэн тэр хоёрын бодлого заавал таарах албагүй. Тэгэхээр бол Трамп одоо нөгөө миний хамгийн сүүлд хийсэн хамгийн том алдаа бол төв банкны ерөнхийлөгчийн нөгөө шинэ ерөнхийлөгчийн нэрийг дэвшүүлсэн алдаа байна гэж хэлээд байгаа шүү дээ. Энэ бол тийм. Тэгэхээр бол би зүгээр засгийн газар Монгол банкны бодлогын шийдвэр хоёр ондоо. Нэг нь бол засгийн газар бол одоо миний нөгөө түрүүч хэлсэн төсөв бол жилээр л явна. 19 оны төсөв бол 19 онд хичнээн орлого олох, хичнээн зарлага авах. Мөнгөний бодлого ханш бол нэг жилээр эзэж бодогдохгүй шүү дээ. Дандаа урт хугацаанд 3 жил, 5 жилээр явагдах учраас битүүрийн бодлого бол дандаа нийцтэй байх арга байхгүй. Гэхдээ мэдээж эдийн засгийнхаа одоо хаана сул байна, хаана дутуу байна тэрийг өгч явах хэрэгтэй. Тэр утгаараа би хэлээд байна шүү дээ. Одоо 19 оны төсөв бол нэлээд тэлбэр төсөв байгаа. 9 их найдын орлоготой 11 их найдын зардалтай гэсэн мөртлөө 18 оны төсөв маань 10 их найдын орлого олчихсон гэдэг сая сангийн сайд маань зарласан. Тэгэхээр ерөнхийдөө тэр олсон орлого зардал хоёрыг харах юм бол тэр хоорондын зөрүү 1 их найд буюу алдагдал маш бага юм шиг байх юм мөртлөө Монгол улсад сүүлийн хэдэн жил ийм их хэмжээний мөнгө эдийн засаг руу орж байгааг байхгүй 11 их найдаар зүгээр 16 оны төсвийг харах юм бол 7 их найд шүү дээ.
Тэгээд ингээд 2 жилийн өмнөх төсөв нь 7 байхад 2 жилийн дараа 11 гэдэг чинь том өсөлт байгаа үстэй. Ерөөсөө юм мөнгөнд дүнгээрээ жисэн 8 их найж байгаа гэж. Ингээд 7-оос 11 гэдэг чинь 4 их найд ингээд зөрүү гарч ирээ. Тэгэхээр энэ хооронд ийм эдийн засгаар өсвөр дамжиж мөнгө орох юм бол Төв банкны мөнгөний бодлогоор дамжиж орох мөнгө нь яаж нийцтэй байх үднээсээ өвөл жоохон болгоомжтой байх хэрэгтэй байна. Тэгээ энэ хоёрыг бол нийцэх гэж хэлээд байгаа. Зүгээр банк цуг явуулж гэж бас байх хэрэгтэй. За Яг Монгол улс хөрөнгө оруулалтын тухай хууль 2010 оны 1 сарын 15-нд батлагдсанаас хойш үнэлгээний харилцаа бол үнэлгээний олон улсын стандартыг өргөддөг болсон байна. Тэгэхээр үнэлгээний олон улсын стандартыг өргөддөг, үнэлгээний олон улсын стандартыг баталдаг тэр олон улсын үнэлгээний консул гэж газарт Монгол улсын мэрэгсэн үнэлгээчдийн институт албан ёсоор гишүүнээрээсээ үнэлгээний олон улсын байгууллагаас баталсан стандартыг Монголд нутагшуулаад өрдөөд тэр практик хэрэглээнийхэн дагуу шалгалтаа сургалт аваад үнэлгээчдийг бэлдээд явж байгаа. Ийм учраас бол аль ч улс оронд үнэлгээчд нь бол тухайн улсынхаа хууль зохицуулалт олон улсад гаргасан тэр стандартыг мөрдөөд өөрийнхөө орны онцлог тохируулаад үнэлгээ хийдэг ийм туршлага практик байдаг. Тэр дагуу Монгол улс үнэлгээний арга практик явуулж байгаамаа. Тийм учраас нөгөө ганц хүн олон улсын үнэлгээний эрхтэй бусд нь бол багт байхгүй учраас энэ үнэлгээний зах зээл бол зөвхөн их хоцорчжээ гэж ойлгож хараахан болохгүй. Ягаад гэхээр бид яг мэрэгсэн нэгтгэн бодлогын институт аудиттай харилцаатай адилхан олон улсын үнэлгээний стандартыг Монгол улсад нэвтрүүлээд тэрний дагуу бол үнэлгээ хийгдээ явж байгаа учраас үнэлгээний тэр шалгалт чөлөг өгөөд ирэх авсан үнэлгээчд бол ур чадварынхаа хувьд энэ олон улсын стандартыг хангаж ажиллах хэрэгтэй байгаа. Зүгээр хувь хүнээс хамаарсан туршлага, хайн ханддаг, дутагдaltaй ажиллаа хариуцлагагүй хийдэг тохиолдол бий. Тэгэхээр тэрийг бол нийт тавтгааж ойлгож болохгүй шээ. Ядангуяа тэр засаг бодлого болж байгаа хүмүүсийн хувьд бол улсын нэгдсэн энэ арга хэмжээ дээр бол асуудал дээр нэгдсэн байр суурьтай байх хэрэгтэй болов уу гэж бодож байна. Хоёрдугаар тэр сая хэлсэн хүний хувьд бол Монгол улсын үнэлгээний хуулийн дагуу ямар нэгэн шалгалт өгч ирэх аваагүй. Тэгэхээр бол аль Америкийн ч юм уу, Канадын ч юм уу нэг иргэн явж байгаа Монголд ирээд 5 жил ажиллачаад Монгол үнэлгээ хийгээд Монгол улсын хууль тогтоом зөрчил яваад байгаа үйл ажиллагааг бол төрийн байгууллагын зүгээс дэмжиж бас яг баталсан хууль тогтоомжийг зөрчиж байгаа этгээд тусгай зөвшөөрөлтэй бизнесийг тусгай зөвшөөрлгүйгээр эрхэлж байгаа этгээд даваа эрх олгож энэ харилцааг дэмжиж ажиллаж болохгүй шүү гэж бас төрийн байгууллагад албан ёсоор бас танд уламжилж хэлмээр байна.